Хичээлийн сэдэв сонин нийтлэлээ ихийг хураах. За хичээлийн зорилго бол сонин нийтлэлээ ихийг хурааж найруулах. За хэлний хамгийн бага нэгжээс эхлээд хамгийн их нэгжийг хүртэл тэмээ бүтээвэр үг өгүүлбэр их гэсэн эдгээр нэгжүүдэд бол хувиргал хийж болдог. Хурааж, дэлгэрүүлж, салаалж, тонгоргож болдог. За тэгвэл эхийн хувиргал гэж юу хэлэх вэ? Гэхээр их цогцлборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, за их цогцлбор доторх өгүүлбэрийн байрыг солих, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх, хэлбэрийг нь солих зэргээр өөрчлөхийг бол эхийн хувиргал гэдэг. За өнөөдөр бүгдээрээ эхийг хураах хувиргалын тухай дэлгэрүүлэн үзье. За эхийг хураана гэдэг бол эхийг уншиж утга санаа сайтар ойлгосны дараа тулгуур үгсийг олж гол санааг гарган ярьж бичихийг бол эхийн хураах хувиргал гэдэг. За дэлгэрүүлэгч үг өгүүлбэрийг хурааж бичихэд бол эхийн утга санаа алдагддаггүй. За тэгвэл эхийг хураахтаа юуг анхаарах вэ гэхээр нэгдүгээрт нь бол эхийг уншиж сайтар ойлгох. Хоёрт нь эхийн гол утгыг хадгалсан түлхүүр үг өгүүлбэрийг ашиглаж эхийг хурааж сурахад анхаарах ёстой. За тэгвэл эхийг хураах арга 3 арга байдаг тийм ээ. Эхийг гол санаагаар хураан бичих, түлхүүр өгүүлбэрээр хураах, хэлцээр хураах гэсэн аргууд байна. За тэгвэл сонин нийтлэлийн эхийг хураах тухай дэлгэрүүлье. Тэгэхээр сонин нийтлэлийн эх юу вэ гэдгийг гэж юу хэлэх вэ гэдгийг сэргээн саная. За хэрэг явдлын учир утгыг хялбарчлан тайлбарлах, мэдээлэх, дамжуулах зорилготой учир зүй нотлохоо хийдэг бичгийн хэл найруулгыг бол сонин нийтлэлийн найруулга гэдэг. Ямар онцлогтой вэ гэхээр сонин хэвлэл бол олон нийтийн мэдээллийн чухал хэрэгсэл болдог учраас тухайн цаг үеийн уур амьсгал, үзэл баримтлал их хэмжээгээр тусдаг. Учир зүйн тайлбар нотлохоо ихтэй сэтгэл зүйд нөлөөлөх чадвартай байдгаараа бусад төрлийн найруулгаас бол ялгарах онцлогтой. За сонин нийтлэлийн эхийг бол мэдээллийн бичлэгийн төрөл, шинжилэлт төрөл, нийтлэл уран сайхны төрөл, туслах бичлэгийн төрөл гэж дөрвөн ангилдаг. За мэдээ тайлан сурвалжлага, ярилцлага, мэдээлсэн тайван бол мэдээллийн бичлэгийн төрөлд ордог бол өгүүлэл шүүмж, хэвлэлийн тайван, сурвалжилсан тэмдэглэл, эргэцүүлэл, тайлбар бол шинжилэлт төрөлд ордог. За найруулал, зураглал, эссе, шог найруулал, улс төрийн шог, уран сайхны шүүмжлэл зэрэг бол нийтлэл уран сайхны төрөлд ордог бол захидал, зөвлөгөө, онигоо, сонжоо, эмгэнэл, элэглэл, үгийн сэлжээ зэрэг нь бол туслах бичлэгийн төрөлд ордог гэдгийг ордог. За бүгдээрээ тэгвэл энэхүү мэдээг хурааж бичээ. За соёлын бүтээлцээр 2024-ийг тэмдэглэнэ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучдын яамнаас 2024 оны 11 сард соёлын бүтээлч сарыг улс даяар тэмдэглэж байна. Бүтээлч сарын үеэр соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгээрэл, спорт гэсэн дөрвөн чиглэлээр 2000 орчим ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшлийн 500 орчим байгууллага, уран бүтээлчийн оролцоотой зохион байгуулна гэсэн ийм мэдээ байна. За энэхүү мэдээг хураая. Тэгэхдээ түлхүүр үгийг олох замаар утга санааг хураая. За тэгэхээр түлхүүр үг гэдэг маань тухайн ихэд олон давтагдсан утга санааг илэрхийлэхэд чухал үр дүнгийг хэлдэг тийм ээ. За тэгвэл энд соёлын бүтээлч сар гэдэг үг 3 удаа давтагдсан байна. Соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгээрэл, спорт гэсэн үг үгс бол гол санааг илэрхийлэх чухал үг болж байна. Тэгэхээр эдгээр үгсийг ашиглаад утга санааг хурааж илэрхийлж ярина. Ярьж бичнэ гэсэн үг. За тэгэхээр соёлын өв, урлаг, уран бүтээл, соёл гэгээрэл, спортын чиглэлээр тийм ээ бүтээлч сарын үйл ажиллагааг зохион байгуулна гэсэн гэх байдлаар утга санааг товчлон хурааж ярьж бичиж болох нэ. За дараагийн арга бол бүгдээрээ энэ мэдээллээс чухал бус мэдээллийг ялгах замаар хураан товчиж болно. За тэгэхээр энд байгаа дурдгдсан мэдээллээс аль нь чухал вүлээ? Тийм ээ гэдгийг тодорхойлж олж тураана гэсэн. За тэгэхээр эндээс бол чухал мэдээллийг хураах юм бол соёлын бүтээлч сарыг улс даяар тэмдэглэх гэж байна. Бүтээлч сарын үеэр соёл, урлаг, соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгээрэл, спорт гэсэн дөрвөн чиглэлээр 2000 орчим ажлыг зохион байгуулна гэдэг нь чухал юм байна гэд ялгаад хурааж болох нэ. За хичээлээ үзээд хичээлтэй холбоотой сорилыг ажиллаарай.